Монголын нэг өдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо энд бол маш сонирхолтой туршилт явагдах гэж байна. Энэ туршилт яг ямар туршилт вэ? За энэ бол ерөөхдөө усны молекул шин чанар, усны итвэх шин чанар тийм ээ. Биоорганизмд одоо хэрхэн одоо сайн чанартай ус хурдан шингэн шингэний одоо нөхдөхийн. За энэ ургамлын тос байгаа юм. Устдаас хоёр одоо холилдохыг монголчууд анх удаа одоо харах гэж байна. Гэр эзэстээр үзэж байгаа бах. Тэгээ та нөхөртөө хоолоо шөлтөө аяглаад өгөхөд тос нь хаанаа хөвж ийн гэдгийг маш сайн ажиглаарай тийм ээ. Тэгэхээр өнөөдөр та бүхэн амьдралдаа харж байгаагүй нэг юм сонирхолтой туршилт үзэх гээд байна. За мөн гэртээ одоо дагаад бас туршаад үзэж болно. Айлын өрхийн зэрэг төрүүлж хоолоо нэг тостой нөгдөг гэдэг яриа. Тосоо уучих үү те. За ингээд 3 аягаанд усаа хийлээ тийм ээ. За ерөнхийдөө янз бүрийн төрөл бүрийн хунцар савтаа ус, карантинус янз бүрийн уснуудыг хэрэглэж болно. За ингээд уснуудаасаа хийлээ. Дүүртэл нь хийх нэ тий. За. Өөр уснууд уу? Өөр уснууд. Ерөнхийдөө энэ дэлхий дээр байгаа бүхэл уснуудыг одоо иймэрхүү туршлагаар хийж болно. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа усны шинжилгээ ухааны салбарт энэ бол одоо Осмог брэнд дэвшлиг авчирсныг одоо харуулах гэдэг ялгааг тийм ээ. За энэ нөгөө өөр ус чинь. За энэ одоо Осмог брэндийн ус одоо бий болж байгаа. Энэ дотор Осмог брэндийн усыг бий болж савх байгаа гэсэн үг тийм ээ. За ийм аяга байна. За мөн дээрээс нь одоо энэ нэг фильтр энэ дурсанд ашиглах гэдэг юм. Манай тэр дээд зэрэглэлийн фильтрийг 40 дахин жижиг болгоцсон ийм фильтр байна. За энэ дотор байгаа эрдэс минерал энэ дотор байгаа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр одоо энэ усаа эрдэсчүүлээд итвэх шин чанарыг нэмэгдүүлээд тийм ээ. Жирийн усыг одоо ийм шүүлтүрэн дотор хийж чийна гэсэн үг үү тийм. Энийг шүүлтүр гэж ярьж болохгүй. Юу юм? Шүүгч бол ерөөсөө биш. Энэ эрдэсчүүлэгч, чанаржуулагч тийм. Ерөөсөө дэлхийн нийтээр ус шүүгчийг одоо хоригилж байна. Усыг шүүж болохгүй. Тий. За ингээд үзье тийм ээ. За утгасан. За бэлгүүнээ бол одоо энийг уулаа. Ходоодонд орлоо. Яа. За чайпи өтгч маань энийг уулаа. Тийм ээ. Цэнгэл одоо царайлгаараа. За цэнгэл Царайлгаараа. маань бол одоо тий. Усаа жоохон чанаржуулаад ингээд уулаа. Тийм ээ. За энэ гурав дээр ингээд ерөнхийдөө ялгаа харагдаж байна хүмүүсээ. Нөгөө чинь нөгөө тоснууд чинь дандаа дээдэлтэй хөвөө гараад ирсэн юм шүү дээ. Миний ус гэсэн чинь яг гоё холигдсон бах юм. Тэр нөгөө холигдсон. Нөгөө хоёр нь олонгууд хараа ийм жижигхэн нэг юм ширхэгтэй юм шиг болоод энэ ч одоо хайсаач юм те тосон дээрээ гарчаад байгаа юм. Тос нь одоо нягтаараа хүн дээрээ гэсэн үг тий. Хөнгө учраас усныхаа дээр байлждаг. Хэрвээ хоол одоо иж байгаа бол тостой хоол идлээ гэж бодъё л да. Тэгэх юм бол ходоодонд ороод ходоодонд байгаа усны одоо ус агуулсан шингэнтэйг бас холилдохгүй байх нь шүү дээ. Тийм учраас хоол шингэх юм уу боловсроход тостой хоол боловсроход асуудал үүснэ тийм үү. Тэгвэл одоо энэ 3 дахь туршилт байна. Тэр эрдэсшүүлсэн ус хийлээ тийм үү. Холилдчихж байгаа харагдаж байна тийм үү. Тэгээ энэ үгээр ус тосны молекултай холилж чадж байна. Харилцан уусалт бас тодорхой хэмжээгээр үүсэж байна. Суспен зүй болонгор үүсгэж байна гэсэн. Нөгөө хоёр ч ерөөсөө яахч байгаа шүү дээ. Ийм учраас энэ бол тосны одоо шингэцгийг бас яах нь вэ? Сайн болгох, цаашаа задралыг бол хурдсан болгож өгч байгаа ийм үр дүн харагдаж байна.